Зоон нутгийн өвчин судлалын үндэсний төвөөс үзүүлж байна. Коронавирус дотоодоо даргасан энэ цаг үед иргэн та дараах зөвлөмжийг дагаж мөрдөрөө. Гэр бүлийн нэг гишүүнээс бусд нь аль болох гадуур гарахгүй байх. Гадуур гарч буй хүн олон хүн цугласан газраар явахгүй байх. Хүн хоорондын зайг барих. Гартаа бээлийн өмсөх. Олон хүний гар хүрсэн хэсгүүдэд болгоомжтой хүрэх. Хүрсэн гараа, нүүр, ам, нүдний хэсэгтээ хүргэхгүй байх. Гэртээ ороод халдваргүй жүлэлтийг тогтмол хийж хэвших. Гадуур өмссөн бээлийн малгай зэргийг тусгаалan бэлдсэн уутанд хийх. Гадуур хувцас өмдөө мөн адил эвхэж далт хийх. Гутлын уул хэсгийг халдваргүй жүлэлтийн уусмал шингээсэн альчуур эсвэл спиртээр шүршиж тусгаавтанд хийж тавих. Хэрэглэсэн амны маскны гадна талд хүрэхгүй тайлах. Гарын ариун цэврийг сайтар сахих. Мөн амны хөндий, хамрын хөндийг содын 2% уусмалаар зайлах. Тусгаалan бэлдсэн уутан хийсэн гадуур өмссөн хувцсыг тусад нь хадгалах. Гаднаас хүн орж ирсэн үед болон гэрт тогтмол цэвэрлэгээ хийх, агаар оруулах.